Одоо цаг руу буцахад манай Баатар гүн өөрийг нь далд хамгаалахдаа сурыг Себастьян нууцаар өгснийг ойлгоход дотроо инээмсэглэнэ. Гэвч хамгийн чухал нь энэ бол нууцаа харахаа ирж бичдэг гарах занг байв. Эрнст зөвүүнээр инээмсэглэн Себастьянтай мэдчихлээ. Хариуд нь Себастьян түүнээс юу хүсэж байгааг нь тайван асуув. Тэгтээ Челсигийн өвчтэй холбоотой хинийч амьд үлдээхгүй гэвч Хүлэг Баатар иш тод зарсав. Охин өөрөө амийг харсан гэж Себастьяныг хэлэхэд энэ үг Эрнстийн доторх уур хижингийн гарыг шууд үйлдэлв. Тэрээр хатагтай Челси амийг харсах ямар ч боломжгүй хэмээн орлоо. Харанхуй шиг түүний биеийг орон авч ухаан бодлыг нь аажмаар идэж эхлэв. Түүнийг бүрэн харанхуйд идэвхийг Ребекка болон Мустанг хоёр ажиглан зогсоно. Челсигийн өвхийн хариуг авах хүчлээ зогсохгүй гэдгээ тэрээр мэддэв. Түүний бодлоор рефлектэй маань дараа нь Челси бэцсэн бүх хүн эцэст нь гүн өрөөж өгөх ёстой байв. Себастьян Эрнст бүрэн ухаанаа алдсныг ойлгож түүний галзуурсанд инээд нөхөрөв. Энэ залууг хаяад явчихвал амийг нь үлдээн гэж Хүлэг Баатар түнд эцсийн боломж олгож байгаагаа хэлв. Хариуд нь Себастьяны харц хүйтэн болов. Түүний аорт дэлбэрэх мэт гарч ирнэ. Би басан сүлжийг нь энергээр дүүргэв. Тэрээр өрөөсөө доор гэж боддог хүндээ буушд хийхгүй гэдгээ үйлдэлээрээ маш тодорхой харуулна. Алсаас манай хүү үнийг сайшаа нэжвшин. Энэ дунд зэрэгжийн Хүлэг Баатарын харуулж буй шийдэмгий чанарт тэр сэтгэл хангасан байв. Энэ хооронд өнөөх Хүлэг Баатар хорон муугаар инээж Себастьян түүнээс илүү хүчтэй байсан ч одоо баг өөр болсон гэж хэлв. Себастьян өөрчлөлтийг шууд анзаарч Эрнст хар шидэнд итгэснийг ойлгов. Тархан залуу үг Хүлэг Баатар Брейквингтэй ижил сайжруулалт хийлгэж галзуу их мана болон хүчний төлөө амьдралын энерги зэлээсэлсэн гэж бахархтайгаар тайлбарлав. Эрнст тулааны байршилж хэлж жадаа өргөв. Харанхуй мана түүний 90 тойронд хагаарыг мөшгин. Дийш шүү дарам төсрөв. Себастьян тэрхүү хүчний ачааллыг мэдрэн шүдээ зов. Эрнст жирийн дунд зэрэгжлийн Хүлэг Баатарын түвшнийг хэдийн даасан байж магадгүй тэр ойлгов. Эрнст хүүднээр инээмсэглэж даманыг агнахад дахин хилэнгээ дахин тавтлаа. Шахагдсан ягаан оймодыг яран гарч артаа том мөрөлдөө утаа замхрахад дамаа ямар ч битгийгүй хэн зогсчоо. Тэрээр сүрлийг тавин харсны дараа бүрэн галзуурсан мэт харагдах Эрнст рүү харцаа буцаан шилжүүлв. Яг тэр үед нөгөө Хүлэг Баатарч мөн утаан дундаас гарч ирнэ. Давталгаа юу ч хийж чадаагүй батлав. Энэ явж зөвхөн Эрнстийг төдийгүй шивгчин ба тархан залууч цэчрээ. Хүлэг Баатар бүхнийг хянаж байгаа мэт маш идэвхтэй ашиглагч гүндээ цаг хожиж байгаагаа мэджээ. Тэрээр манай хүүд нууцаар төхөөвч яван гүнгээс дэмжлэг авчрахыг ташаав. Баатар нэг секунд эргэлзсэн ч Себастьяны шийдвэрт бихээ шийдэв. Тэр Викторийг мөрөн дээрээ өрөв. Ойроос өдөр мэт цонхрын алгаж Мустанг, Ребекка хоёр түүнийг зовтохыг хармагцаа сандарч эхлэв. Тэд харанхуй шидийг ашиглан түүний араас шууд хөө. Эрнст ч мөн дамааны араас явахыг занж хийсэн ч Себастьянгийн түүний урд харж ирэв. Хүлэг Баатарын сүлдэр хийсэн аюултай цэвхэлтийг Эрнст эцсийн мөчөд дөнгөн данган хаав. Сэжиглээгүй давталгаа түүнийг шоконд оруулж мөргөлдөөний хүч тэднийг хоёр зөнгөнд арах шидэв. Себастьян хилэнэн архирах үед манай түүний биеэр олон буцлав. Эрнст уур хилэн ба сэтгэлийн бухимдалаар тэжээгдсэн харанхуй манагийн давлгаагаар хариу барив. Тэдний тулаан улам сүлдө боломжтой мөргөлдөх бүрт гэлпа аймадыг гэрчдүүлнэ. Энэ хооронд манай хүү Викторийг мөрсөн моддын дундуур уралдан тавих юм. Гинт тэр өөрийнхөн дээр хараахан энерги байгааг мэдрв. Хоёр сүлдэр шиг Дурсташбон түүний замыг хаа. Ребекка Мустанг хоёр амьсгалтайгаар инээмсэглэн харахугаас гарч ирэхэд тэр зогсон нүдээс өмөв. Тэд түүнийг илүүдл ачаа өөрч цогтаалаа хэмээн дарамжлаа. Тэрээр сандарч харагдахын оронд үл мэдэг инээмсэглэж санаа алдав. Тэр Викторийг ойрцоох модонд зөөлөн төшүүлэн тавиад жинхэнэ мохоогод нь тэд өөрсдөө гэдгийг тайван тайлбарлав. Себастьяны урд бүх хүчээрээ тулдаж чадахгүй байсан тул тэднийг санаатаагаар төөрөгдүүлэн дагуулж ирснээр тэдтэйв. Одоо тэд ганцаараа байгаа тул тэднийг хоригсон настахад дараа нь Хүлэг Баатарт туслахаар буцах бодолтой байв. Түүний төвштэй байдал Мустанг Ребекка хоёрыг хэсэг хугацаанд гацав. Түүнийг сүрдүүлж гэн гэж бодсон тархан залуу шалан нээж ганцаараа бид хоёртой тулдаж чадна гэж үнэхээр бодоо юу хэмээн асуув. Тэрээр даманыг биечлэн шийдвэрлэх бодолтойгоор шивгчин дарагш ухрах төхөө өгөв. Түүний биеэс ягаан өнгөтэй харанхуй манаа дэлбэрэн гарч догшин манагийн давлгаа гадагш цацрав. Түүний бочин томорч гадаад төрхөн өөрчлөгдөн хоцсон өргөдөж эцсийн хэлбэрээ харуулв. Хэдхэн хоромд тэр тэмдрүүлтэй аимшигт мангасуулсан хувирч өөрийгөө үнэндээ юулны ахмад хэвлээд ижив. Даман тайван байж тэдний галзуурлын урсгалах гэдгийг хурдан ойлгов. Тархан залуу инээмсэглэн өрөх шахтан давталж дамантай аварх том надар гараад алаа. Даман давталхайг мэдэрч хамгаалалтын байршилж шилжив. Цохилт тесрэх хүчээр тосч түүнийг ой модон дондор шидэн модонд мөргөлөн онох. Гэвч тэрхүү цохилтыг алсан ч Баатар хамгаалалтын байрлалаа алжуулгүй тавин босож ирэв. Мустанг тохоотойгоор инээж түүний тухай сорог ажиг тийч хөвчүүлэгтэй байгаагүй болтой гэж хэлв. Манай хүү өрсөлд хүчээ чимээгүй баримжаалж Мустанг зөвхөн асрыг сөнөх хүчтэй төдийгүй аимшигтай хортыг ойлгов. Зөвхөн биеийн чадвараараа гэхэд тэр жирийн дунд зэрэгжлийн Хүлэг Баатарын түвшнээс хэдийн дасан байв. Чөтгөрийн тархан залуу дахин давтлахдаа энэ удаа тэмдрүүлээ ашиглав. Тэд ой модыг уран зангадаа таарлцсан бүхнийг хэмжчин сэлдгэн. Гэвч манай хүү
хамаагүй зөхөлт бүрийг төс болтно. Эцэст нь түүний нөрөө модонд толгойд Мustang шууд боломжийг харав. Дамианы хавханд орлоо гэж бодсон тэрээр цаг арчгүй урагш давчиж хэвшив. Яг тэр үед Дамиангүрийн нууц техник болох түмэн урсгалын танин мэдхүү гэж хүчээв. Цаг хугацаа удааш шиг болов. Зогссон мэд хипхийн хором тэр Мustang-ийн өдрийг чивлүүлсэн. Довцохог өөрийг ногт оноохоргүй болгов. Гүнгийн эзэмшил дуусан иргэсрүүдээ санахад гол дүрийн орол дээр үж мэдэг инэн сэвлэж тадарна. Тэдгээр нь дими байгаагүй бөгөөд тэр одоо уг техникийг чөлөөтэй ашиглаж чадхаар болов. Уурсан өстөн түүнийг хямдхан арах хэрэглээ гэж бодохын тэнтрүүлэн давталгааны шорхыг тэсгэв. Оймод аюултай цахилтаар дүүрэн тушааны талбар болон хуйрав. Гэвч энэ удаад Баатар болтонгүй. Тэрээр өртөө ганц гараараа цахилт бүрийг 50 зайлуулав. Дараа нь тэр сүлдэндээ хүрв. Дараагийн агшинд түүний хорт хүний нүд дагаж анчааргүй болов. Тэрээр замхран харыг тоо болов. Түүний ив дахин гэж болцож цахилт бүр төгс наригчлалтай тасна. Мостингийн биеэр гүн зүсэлтүүд гарч ирэв. Дамиан газар түнгхэн бууж тавтууртай байршин шилжив. Нэг агшны дараа Мостингийн шархнаас цас сэргэлэн гарав. Түүний хүзүү бараг тасарсан байв. Доод зэрэглэлийн хүзүү Баатар хэрхэн ийм их хүчтэй байж болохыг ойлгохыг хичээхэд түүний нүд үүлэт гисэн байдалтай болов. Гэвч хараахан энерги гимплийг шууд засаж эхлэв. Түүний мах сунж эргэн нөхөн сэргээж тэгснээр холбогдов. Мустанг архирэн Баатар аягтайгээс хат хангалттай хүчтэй хүлээн зөвшөөрсөн ч хараахан манан түнд нөхөн сэргээж өгдөг тул Дамианы техникүүд хэрэггүй гэж хэлв. Манай хүү сандрхан орон дүүний сансаад огтч одоо бүх хүчээрээ толдож болохоор боллоо гэж хэлв. Ойн өөр нэг хэсэгт Себастьян, Эрнст хоёр толцаатай хүзэг Баатар чадаад асаасан ч Себастьян дөнгөн данган болтон гарав. Аюул хүч түүний шанаар ширгэн гарч асар дан хүчээр газарт мөргөв. Себастьян боломжийг ашигласан гарах хорч амьсгаа авахын тулд зарим нэг зэтчлээ. Эрнст түүний хүнд амьсгаа тохыг анзаарч түүний эсрэг юм урт хугацаанд тисэж чадсныг нь тохиодагаар хүлээн зөвшөөрөв. Себастьян дарамжлагдсан мэт санагдав. Хаа шидээс ирсэн хүчтэй хүний эсрэг тэнцэж байна гэсэн бодож түүний ойг хөдөлгөв. Чөтгөрийн хүлэг Баатар чадаа дахин өргөж эцсийн давталханд бэлдэв. Себастьян чичирч буй мөрөө тогтвч болов. Түүний бодолд ганцхан зүйл үлдв. Амьд үлдэх. Түүний харц Дамианы товчдож буй ойн хэсэг рүү чиглэж тусламж хортон ирээсэ гэж татраа чимээгүй зашарв. Гол дүрийн тулааны талбарт буцаж ирэхэд тэр сүлдийнхээ эрийг дахин явсан. Чичиргээ ирээр дамжин өнгөрч агаарт сархан чимээсэн сүртэн. Мостангоны юутай хоосон сүрдүүлэг гэж бодон тохорхон. Түүний амар аманд харахгүй энерги бөгнөрч Дамианыг үнийг бултаж чадах хэсгийг шалгахаар сарж эхэлнэ. Манай хорогцоор яриж зөгийн галт амьсгал шиг харагдана. Энерги дээд зэгтээ толгойд Мостанг тавталгаагаа илгээн. Агаар цад татсан хард дэлбэрж болж сүрж дагуулсан тавталгааны давалгаа манай залуураа сүртэйгээр төвлөнө. Гэвч тэр актонт сандрахгүй тайван байв. Тэр сугасаатай сэлмээ өрхөд үзүүрээс нь цагирыг хийж бүртээ даршхан бүтэгдвэн. Цэвэр энерги өгдөхөн давалгаа хард дэлбэртээ мөргөлдөж хэвхэн секундэд давталгаа ор мөргөө сарниж зам харна. Тархан ирүүнийг хараад шоконд орно. Баатар юу ч хийсгүй маш хурдан агаар тосрон гарна. Түүний сэлэн өшөөж хүйгээр яг таг буун. Нэг цохилт Мостангийн нүдийг сэтгэн. Дараагийнх нь гавшин эсийг нь цоолж хоёр тэмдрүүлгийг нь тас цохин. Ахиад хипхитэн цохилт түүний цэжийг сийжин. Хар цус газар руу асгахтай зэрэгцэн дамин хөнгөн газарт нь Мостангийн маханд идэр хөвөлж нэн даруй ихнэ. Гэвч процесс дуусахаас өмнө манай залуу дахин нэг удаа дайрна. Түүний сэлэн тарханч төрийн биеийг хідэн хэсэг болгон сийчин. Мостанг нүрээрээ газар унаж тарчлан явна. Тэр эдгэрхийг цөхрөнгөө барж хичээх боловч энэ удаад юу ч болохгүй. Манай залуу түүн рүү асуурхан ойртож эдгэрт нь хар манаа самаардаг бөгөөд хар манаа хязгааргүй биш гэдгийг тайлбарсан. Уурандаа шатсан гээд Дамиан үнийг яаж мэдж байгааг асууж шаардна. Баатар дөрвтэй хариулт өгөхгүй. Чанд хамаагүй зүйл гэж томжиргүй хэлнэ. Гинт ч тэр инээж ихэх бөгөөд түүнийг хоёр хүнтэй тусдаж байсныг санаална. Түүнийг анхаарсан хандуулж хооронд Ребекка шигшгийг бэлдэж ирсэн байв. Тэрээр хаш хэрсээр 7 дугаар таргийн хар шидийн үхлийн шигшгийг дуусгав. Доор хошин дээрээс асар том үхлийн эзэн бууж ирэн гол дөрвлөө татлана. Мустанг Ребекка хоёр энэ давталгаа түүнийг эцэслэн устгах гэдэгт бүрэн итгэн. Түүний хадаас агаарцсан байндаа хитгэн энчинзээ дөртөн. Яг энэ агшин Дамианы алхан дээр гişвээс ягаан гэрсээр асна. Гэрсэн дэндүү хүчтэй тал эргэн тойрноо бүхэлдэн зайлшгүй. Үхлийн эзний бие шатаж хайж эхэлнэ. Хитгэн хоромд юу ч үлдсэнгүй. Мустанг Ребекка хоёр царайн зэвхийрч цачрал дарсан чирээрээ хөшиж архина. Манай залуу тэтэн зүү чимээгүй хөнжигсэн харцаар харна. Түүний хувьд энэ бүх зал мэх үнэхээр өрөөлттэй санагдана. Мустанг гэргэлзэн ирж энэ шившрэг бол Юланы шилдэг бүтээлүүдийн нэг бөгөөд дээд зэргүүдийн хүсэг Баатрыг чалгахад хангалттай хүчтэй гэж зүтгүүлнэ. Үнийг сонсоод Дамиангийн нэт инээн. Тэгээд дааж ингэж хар шиднүүд толгоос нь сүнсээр амьдэрдэг шимэг чидийг борхны хүчийг санаж зуршдаг гэж тунгаана. Энэ нь зүйлийг бодоод тэр хүчийг тэдний эсрэг ашиглахаар шийднэ. Түүний бөгөн бөгч энергээр дэлбэрч хар сүдэр Ребеккагийн биеийг орон түүнийг арга шиднэ. Тэр Ахмад руугаа хашгирах бөгөөд Мустанг гайхан харж Баатрын ашиглаж буй хүч яг хар шидтэй адилхан байгааг ойлгоно. Хүйтэн дугаар манай залуу энэ бол тэдний сайн мэд хар шидтэй ижил зүйл биш гэж тайлбаршиж өгсөн. Яг тэгээд тэр цус харахуун нэртэй эсвэгээр тархийн хар шидийн шившрийг зарна. Түүний хуруунаас хар манагийн шугам санаж хүрээг орон авна. Дотор нь байгаа Ребекка Мустанг нар айн сүвтэн
Учир нь тэдний харж байгаа зүйл боломжгүй байх ёстой зүйл байр. Гадна нь Баатар хорогоо босгож сүйчээ хүрээ агшиж эхэлнэ. Эхэндээ энэ шахагдж сүйдээ солиотой мэд агшина. Энэ бүх сүрэл донд манай залаас солхон боловч зөвөн минь сүлнэ. Хэсэг хугацааны дараа витер хөдөж азуурхан сэрнэ. Тэр өөрийнхөө Кана байгааг ойлгохыг хичээн нэрийн тойрно харна. Даймон түүнийг харж нөөрлөн заан ямар нэг юм байгааг сануулна. Витер учраа олохгүй хацраа барьж юу болсныг гайхна. Хэдхэн секундын дараа тэр нүүрэн цуснд бүдэгцнийг ойлгоно. Гараа харахад хоёр гар нь хоёулаа хар цасаар бүдэгцэн байв. Тэр доор нь түүний сүржийн зан нь хөдлөнө. Тэр сүржигэнж ягж өхөж хажууханд нэрсэн юм шиг ашигна. Манай залуу түүнийг ягж инэдмийн шаа харж байгаа юм шиг тайван ажиглаж цас бол хар шиднүүдийг бөгөөд тулааны үеэр түн рүү цацгдсан гэдгийг тайлбарсна. Тэр сэлмээ хойш хатаад орхикогийн талаар юусан хар шиднүүдээс байцаахаа бүрэн мартснаа гин санам. Гараа сонгож тэр бөгөөцнээс хар энерги урсгалыг гаргана. Тэр ингэж хийх дөрвөч энэ бол өрдсөн ганц сонгож гэж амандаа өгнө. Хар энерги хар шиднүүдийн үлдэгдэл рүү урсан орно. Богино хугацааны дараа үлдэгдлээс санин чимээ гарч хоёр хар болор хүрээ агаар төөрнө. Энгийн хөдөлгөөнөөр дамин телекинээс ашигласан хүрээнүүдийг өөр лүгээ татна. Амьд байхдаа ярихаас татгалцсан тул тэр тэдний сүнснээс үннийг шууд татаж авах шийднэ. Хар шиднүүдийн айж хичирсэн сүнсний хүрээнүүд түүний урд орчин. Ахаад нэг хөдөлгөөн тэднийг мэддэг бүхнээ ярихад хүргэнэ. Энэ хооронд толооны талбарт Эрнстийн жад Себастины цэжийг нэвтсэлбэн. Цохилтын хүч Себастиныг арга шидэж тэр модыг хүчтэй мөргөн. Цохилт маш хүчтэй байснаас түүний хоёр бүтэрч тэр өвдсөндөө явна. Гэнтэл алсан ч тэр босох гэж тэмцэх бөгөөд биеийн чичирч амьсгал нь улаан бүр тогтворгүй болно. Эрнст жадаа эргүүлэн олгорхон ойртоход тэр дахин унана. Эрнст Себастины амьдралыг дуусгаж түүнд амар амгалан хөнгөн гэж хүднээр мэдвэтнэ. Гэвч Баатар шийдэмгий бөгөөд өөрийгөө зайлаалсан ч гисэн түүний гүнд хүрэхгүй гэж зүтгэн. Яг тэр үед хин нэг нараас нь дуудаж одоо хүртэл сайн ажиллаа гэж хэлнэ. Энэ нь манай залуугаас өөр хинч биш байв. Түүнийг ас хорхон тэдэн зүү ойртоход Эрнст инээж үнэн дээр түүнийг агнахаар төлөвлөж яснаа дортно. Даймон зүгээр салхан инээн сүлж энэ тамхиг дотроос олж инээн. Гарантас усны хүрээнүүдийг хараад тэр Эрнстийг ганц хөдөлгөөнөөр устгах чадна гэж бодно. Уурандаа шатсан, эзэмдүүлсэн Баатар шүдээ зүүн жадаа тунд чиглүүлэн өргөжтэй. Гэвч манай залуу ганц чим хөдлөхгүй. Гинт тэр шаснаас ангидж хардах сүнсний хүрээнүүдийг буцсахна. Эрнстийн жад дамины нүднээс хипхийн энчин зайд зогсож тэр бүрэн хөшиж архина. Түүний бие чичирч байгаач хөдөлж чадахгүй. Энэ яаж боломжтой юм бэ гэж гайхан нэрвэлцэн. Түүний ард Себастьян энэ бүгдийг бүрэн цочвол дорон ажиглана. Нэгэн зэрэг Эрнстийн биеэс хар манаа дэлбэрэн гарчирна. Түүн дотор суулгасан хар манагийн эрдний чулуунууд цуурч эхлэхэд тэр тарцсан хашгирна. Тэдгээрийн энерги түүний биеэс хүчээр татагдсан гарна. Хэтрийн хоромд тэр өмнөх төрхөөс сул дараа өрөөдөлтэй нэгэн болж хуурна. Тэгсэн ч тэр Баатар руу ширцээр түүнийг ална гэж амандаа үүсэх боловч дараагийн секундэд газар унана. Дамиан чимээгүй инээж Эрнстийг үнэхээр муухай амтан гэж бодно. Түүнийг өдөртөж буй хар шидэн сүнсэн түүний хар шидийн их сурулж байсныг тэр хизээч олохоогүй юм. Тэр сүнс устмагц түүнтэй холбоотой бүх хар шид мөн адилаар болсон. Мод түшин зогсох Себастийн энэ бүхэн яаж болсныг асууна. Дамин энэ нь магадгүй хар манаа алга болсны дагалдах нөлөө байх гэж томжиргүй хэлнэ. Себастьян бас ах гэж хичээхдээ түүнийг мөрдөж байсан хар шиднүүд яасныг асууна. Дамин түүнийг тулан авч эхлээд гүнгийн өргөөрөө бүцгэстэй. Зандаа бүхнийг тайлбарна гэж амжина. Дүрс дараа нь алтан Пикси гүнгийн өргөөрөө шилжинэ. Гүн өөрийн жиг зөв байсны хүлээн зөвшөөрч Баатар талархах боловч Себастийн зөвхөн Дамианы ачаар амьд үлдсэн гэж зүтгэн. Тэгээд гүн манай залуу руу эргэж хар шиднүүдийг усгасанд нь бичлэн талархна. Баатар хийх ёстой зүйлээ хийсэн. Дайснууд тэнч хүчтэй байгаагүй гэж тавиан хариулна. Себастийн зүү харан тэрээр хар шиднүүд өхмөрч Эрнстийн дотор хар манаа мөн атил засах болно гэдгийг хэдийн ойлгосон байснаа тайлбарчна. Гүн түүний гэр бүл аюул занал хийсэн дайснуудыг устгасан дахиад талархна. Ялимгүй гунигтайгаар тэр тэдэнд далуулсан хүмүүсийн сүнс эцэст нь амар амгалан олох байх гэж нэмж хэлнэ. Дамин гүнг Челсигийн тухай ярьж байгаа шууд мэдэж авна. Гүнгийн хэрэг явдал цэгцэрсэн тул тэр одоо явна гэж хэлэхэд гүн түүнийг зөксөөж баг зэрэг удаан сатж болох уу гэж асууна. Хин нэгэн түүнтэй уулзахыг хүсэж байгаа тул үлдээхийг хүсэж байгаагаа гүн тайлбарна. Сонирхсан манай залуу тэр хин бэ гэж асууна. Яг тэр үед хаал хонгож Агнес орч ирнэ. Дамин түүнийг харж ялимгүй тохгүй санагдах бөгөөд охин түүнтэй дулаахан инээн сэхлэн мэдчилж бид уулзалтгүй маш атсан байна гэж хэлнэ. Хэсэг хугацааны дараа тэр хоёр алтан Пиксигийн эзэмшлийн цэцэрлэгт ганцаараа сууж хамтдаа цай ууна. Гэвч маш холгүй хингүн Вихтер хоёр бүтний цаана нуугдаж тэднийг асар том сонирч зангаар ажиглана. Гүн харж байгаа зүйтэй бараг итгэж чадахгүй байв. Охин руу хараад ийм энзэг харагдаж байгаа нэгэн үнэхээр хамаатай эсэхэд тэр эргэлзэн. Вихтер түүнийг тийм гэж аяархан батлаад залуу эзнийг нь мэддэг болохыг нэмж хэлнэ. Агнес түүний төсөөснөөс шал өөр байгаа гүн зөвшөөрнө. Тэрээр гадаад тэр хурмаг байдаг хэмээн хэлээд тэдэн зүү анхааралтай ажиглана. Түүний нүдэнд тэд ямар нэгэн романтик яриад ирж байгаа мэт харагдана. Гэвч бодит байдал дээр яриа нь хавьгүй ноцтой байв. Охин Даминаас хар элбэгчдийн хэргийн талаар асуухад
Тэрээр тэднийг хэрхэн дарснаа орцуулан бүх зүйлийг тайлбарна. Түүхийг сонссны дараа Агнес одооч бүх зүйл ойлгомжтой боллоо гин. Тэгэхэд тэр тулааныг өөрөө харж чадаагүй дээ сэтгэл дундуур өөр амьсгал тайвширч охин түүнийг хар иж бичтэй нэглээд 10 тэд төвхтэй бололтой хэмээн тоглоход тэр инээмсэглэн хариулна. Залуун маань охиныг сайн гэж өвснө. Сүмээс мөрдөвч явасныг мэдж байсан ч тэр нь Агнес ань гэж бодоогүй. Хэмээн хэлнэ. Охины нүүр шууд улайд Дамин тэнд байхыг сонсоод өөрөө сайн дураараа энэ даал хорыг аснаа хичэнгүүрэн хүлээ. Өдөргүй тэр нэг чухал зүйлийг санаж өгсөн хар иж бичэд ямар байгууллагад харьяалагдгийг болж мэдэж чадсан гэж асуув. Хариулахаасаа өмнө Баатар маань хэсэг иргэлцэн. Үнэнийг хэлхэн зүгээр л байдлыг илүү нарийн төвхтэй болгох нь гэж мэдсэн тулж мэдэх зүйлээ нухаа шийднэ. Тэрээр тэдний талаар юу ч мэдээгүйгээд тэнч хүчтэй байгаагүй гэж хэлнэ. Мөн тэднийг ямар ч байгууллагад харьяалагддаггүй байж магадгүй гэж таамаглав. Үүнийг сонсоод хэн толгоогоо гудайлхан тэднийг юлэн бүжигтэй холбоотой болов гэж гахаж байснаа дэвшин. Агнес юлныг удаан хугацаанд мөрдөж байсан бололтой тул тэднийг дурдсан Дамины сонирхлыг татна. Тэрээр охиноос яагаад тэднийг ингэвчээ сонирхож байгааг асууна. Охины сэтгэл автж байгаа нь иш тарагдана. Тэр аяагаа хоёр гараараа чангаатан тажичныхаа дараа яг үнэндээ юлныг өөрийг нь хайгаагүй гэж тайлбарсан. Түүний оронд тэр бүжигтэй холбоотой байсан нэгэн тодорхой хар иж бичиг агнж байгааж түүнийг хинбэ гэж асуухад охин орондоо уруулаа зуран тэр залууг мянган хүний хөнөөс олноор нь хөнөөгч хэмээн тодорхойлно. Түүний хэлснээр тэр бол дэлхийд даяар Corpse Play гэх нэрээр алдарсан амьсгалт мангас юм. Дамин тэр нэрийг сонссон даруйдаа цэгцэрдорно. Учир нь тэр охины хиний тухай явж байгаа сайн мэддэг байв. Агнес түүнийгч бас өмнө нь энэ нэрийг сонсч байсан байх гэж таамаглана. Охины нудрах чанга зангир хот гартер нь судлууд нь тодорч өөрөө барих гэж ядахтаа биенээс нь манай артагдаж эхэлнэ. Тэр Corpse Play бодит хинбэ гэдгийг хинч мэдэхгүй гэж тайлбарсан. Түүний мөн нэр шинийн дотор язгууртны бүх нутаг дэсгэр амьтдуудад эзлэгдсэн аимшигт хэргийн дараа ирсэн юм. Баатар эрс эцэст нэрч тэдгээр амьтдыг устгахад тэд хотын талбайгаас нэгэн аимшигтэй зүйлийг олжээ. Цогцос болон овчсон биеийн хэсгүүдээр Томас Том бит хийсэн бай. Түүн дээр махнаас бүрдсэн цэс түсгээр Corpse Play гэж бичсэн байжээ. Тэр явдлыг санахтаа охин охид хүрхээ болохын тулд амаа тарна. Тэрхүү аллах зүгээр тэр мангасын оршин байгааг гэж хэд зарсахын тулд хийгдсэнийг санаад охины өөр улам төрнө. Охиныг харж исэн залуу маань түүний юлааныг мөрдөх шалтгаан нь өөрөө хараахан бүрэн ойлгохгүй байгаа зүйлээс үүдэлтэй гохорно. Үүж явж улам эрчинжиж эзэгтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэвшсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувгч маань заавал бүртгүүлээрэй.